Ер нь төрийн өмчт компаниудын хамгийн их алдагдaltaй ажиллаж байгаа нийт салбараар наваад үзвэл эрчим хүчний компаниуд бол хамгийн алдагдaltaй байдаг. За тэгээд эрчим хүчний компаниуд алдагдaltaй ажилдагч гэсэн төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд нь гүйцэтгэх захирлууд нь хариуцлага хүлээдэггүй явсаар ирсэн нэг юм гажиг тогтолцоо байсан. За ингээд төлөөлөл удирдах зөвлөл гүйцэтгэх захирал хариуцлага хүлээхгүй байхад нь засгийн газар Бүх найрамд Монгол Ард Улсын засгийн газарт ирэх болох тухай хууль гээд бид бүхний хил заншнаар бол бэд томилоод л тухайн хүмүүсүүдийг хариуцлагаас чөлөөлж ийм дүр зураг байдаг байсныг энэ улсын хурлын хаврын чуулганаар тухайн бэдийг томилдог хуулийг бид бүхэн хүчингү болгосон. Энэ бол төрийн өмчт компаниудын засаглал дээр хийгдэж байгаа маш том ахиц алхам болж гарсан гэдг нь бас дуулахад таатай мэдээ гэж бодож байна. За төрийн өмчт компаниудын гүйцэтгэх удирдлагатай холбоотой асуудал байдаг нь бол төрийн өмчт компаниудын удирдлагуудын цалингийн тухай асуудал маш өндөр байдаг. Одоо жишээ нь би дурдаад хэлвэл төрийн үнэт цаасын хэвлэл гээд энэ газрын гүйцэтгэх захирал бол 38 сая төгрөгийн цалин авч байгаа. За нөгөө алдагдaltaй ажилдаг эрчим хүчний компаниудын ч гэсэн өндөр цалинтай диспетчерийн үндэсний төв 25 сая төгрөг. За дамжуулах цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ 20 сая төгрөгийн цалинтай. Гэх мэтчлэн маш өндөр цалин авдаг. Тэгээд тухайн гүйцэтгэх захирлын авж байгаа цалин нь өөрөө тухайн жилийнхэн яг үндсэн төлгөөгөө биелүүлсэн үү, тухайн компани үйл ажиллагаа хэрхэн сайжирсан бэ гэдэгт нь хяналт үнэлгээ дүгнэлт хийгдэхгүй явсаар байдаг. За тэгээд гүйцэтгэх захирлын сонгон шалгуулалт нь өөрөө ил тод байх ёстой боловч дутуу. За туузын гишүүд нь бас дутмаг. Би туузын гишүүдийн эрчим хүчний салбарт байгаа туузын гишүүдийн мэдээллийг авахар бүх компаниуд руу албан бичиг ирүүлсэн ч 12 газраас бусд нь хуулийн хугацаанд туузын гишүүдийнхаа мэдээллийг өгөхгүй байгаа. Тэгэхээр ямар том хаалттай байгаа вэ гэдгийг эндээс харагдаж байгаа юм л да. За ингээд үндсэндээ бол бид нар тууз болон гүйцэтгэх захиралтай хяналт тавьж чадахгүй ийм төрийн өмчт компаниуд байгаад байгаа нь хамгийн том алдагдлыг гаргаад байгаа. За ингээд 58 мянган хүн ер нь бол төрийн өмчт компаниуд дээр ажиллаж байна. Энэ 58 мянган хүн маань өөрөө гүйцэтгэл бүтээмж гэдэг үнэлгээ байхгүйгээр яваад байгаа нь хамгийн том асуудал. За тэгэд анхандаа бол энэ хуулийн төсөл орж ирж байхад би бол эсрэг байр суурьтай байсан. Яагаад гэхээр энэ төрийн өмчт компани хуулиараа бид бүхэн төрийн өмчийг компани нэмж байгуулах байгаа юм шиг агуулгууд бол анхны хуулийн төсөл дээр байсан. Сайн зориг гишүүн, өрийн төвийн гишүүний ажлын хэсэг бол нэлээд хуцтай ажилласан. Би ажлын хэсгийн гишүүн бол байгаагүй ч гэсэн ер нь бол 90 санал оруулаад хажууд нь бас ажлын хэсэгт саналаа оруулахаар бол нэлээд тулж ажилласан байгаа. Тэгээд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг бол сайн ажилласан гэж миний хувьд бол үзэж байгаа. Яагаад гэхээр анхны орж ирсэн төслөөсөө бол нэлээд хумиж төрийн өмчт компаниудыг тодорхойлж ямар нөхцөл төрийн өмчт компани байгуулах юм, ямар нөхцөл байгуулахгүй юм бэ гэдгийг тодорхойлохыг оролдсон. За тэгэд улсын хурлын гишүүдтэй хэлэхэд бол энэ хуулийн 8-ын 1 дэх заалтыг та бүхэн нэлээд сайн хуцтай хараарай гэж үзэж байна. Ажлын хэсэг дээр бол бид бүхэн энэ нийтийн үйлчлэгээ гэдэг нь юу юм бэ гэдгийг тодорхойлох гэж нэлээд хэд хоног суусан. Гэхдээ бас яг миний хувьд ч гэсэн бүрэн дүүрэн бид бүхэн ажиллаж чадаагүй муу даа гэсэн бас бодол байгаа. Жишээ нь зүй ёсны монопол гэдгийг бид бүхэн юу гэж ойлгох вэ? Төрийн оролцоотойгоор ямар нэгэн төрийн хаалт, төрийн хуультай байж иж монопол өөрөө үүсэх үндсэн эрх нь үүсэж байгаа. Тэгээд нөгөө салбаруудаар бас бид нар ялгаад өчхөр бас хит ерөнхий тал ажиглагдах байдалтай байгаа. Гэхдээ ямар ч тач энэ өөрөө нэг юм тодорхой хэмжээнд дахиц дэвсэрт гаргаж байгаа учраас ажлын хэсгийн саналуудыг бол дэмжиж явуучих нь зүйтэй гэж улсын хурлын гишүүдтэй бас хэлмээр байгаа. Үндсэн гол асуудал маань бол одоо энэ төрийн өмчний бодлого зохицуулалтын газар нь бол бүртгэлээ хийгээд хяналтаа хийгээд явчихна гэж байгаа. Тэгэхээр нөө засгийн газар өөрөө тухай бүрт нь одоо жишээ нь шийдвэрүүдээ гаргаад явахаар нөгөө төрийн өмчт компани удирдлага өөрөө тогтворгүй байдал үүсэх юм биш үү? Энд чинь ер нь бодлого нь хаанаа зангидаж явах вэ гэд энэ асуултыг асуумаар байгаа. Энийгээ бид нар нэг тодорхой ойлгомжтой болохгүй бол ерөнхий сайд солигдох болгонд л энэ төрийн өмчт компаниудын захирлууд нь бас нэг солигдоод явцдаг байдал үүсэх үү? Нөгөө талдаа яам өөрөө бодлого гаргах ёстой чиглэл байтал төрийн өмчт компани удирдаад аж ахуйн шинжтэй ажил руу буцаад энэ хуулиар ордог байвал энэ маань өөрөө бас төдийлөн сайн ахиц гарахгүй болов гэж бол хараад байгаа. Бас ер нь хууль хэрвээ цаашдаа хилцэгдээд батлагдсан тохиол бид нар бас засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай харагдаж байгаа.
ер нь цаашдаа ахиж төрийн өмчт компанийг жил болгон улам нэмэгдүүлдэг байж болохгүй. Дээрээс нь одоо алдагдaltaй ажиллаад байгаа хувийн хвшил гүйцэтгэх бүрэн дүүрэн боломжтой тэр компаниудыг татан буулгах, хувьчлах гэх мэт зүйлүүдийг маш хурдтай яаралтайгаар хийх ёстой. Энэ салбарт байгаа 58 мянган хүннийг бид бүхэн чөлөөт одоо ажлын байрны зах зээл рүү гаргах юм бол манай ажлын байрны дээрх одоо хүн хүчний нөөцийн дутагдалч гэсэн арилах маш том суурь нөрөө энд байж идэг. Тэгэхээр ер нь бол төр өөрөө компани үйл ажиллагаа явуулаад байна гэдгийг нь суурь үндсэн буруу зарчмаас гарахад энэ өөрөө ахиц гаргаж байгаа юм болов уу гэж шат гэж би бол харж байгаа. Эннийхэн дараагаар бид бүхэн ахиад яаж төрийн маш том өмчийг багасгах талд нь цаашдаа бас дараагийн алхмуудаа хийгээд засгийн газартаа чиглэлээ өгөөд ажиллах шаардлагатай гэж харж байна.